Ангиударсан багш нар маань сурагчдынхаа эцэг эхийн эрхийг үүсгэж өгнө. За эцэг эхийн эрхийг үүсгэхдээ ангийн журнал суралцагч гэсэн хэсэг рүү ороод Агима гэдэг хүүхдийн эцэг эхийн эрхийг үүсгэхдээ тухайн хүүхдийн нэр дээр даран асраамгалагч гэдэг хэсгээ сонгоод за асраамгалагч гэдэг хэсгийн нэмэх гэсэн хэсэг дээр даран за энэ хүүрнхий нэмэх гэсэн хэсэг дээр мөн адил дараад тухайн хүүхдийн асраамгалагчийн овог нэрийг оруулж өгнө. За хүүсээ сонгоод мөн регистрийн дугаарыг нь оруулж өгөөд за мөн утасны дугаарыг нь оруулж өгнө. За төлөвийг идэвхжүүлээд утасны дугаараа нэвтрэх нэр нууц үг нь адилхан орно. Утасны дугаарыг нь копидоод нууц үг дээр оруулан хадгалснаар эцэг эхийн маань эрх амжилттай бүртгэгдэнэ. За дахин бас нэр гэсэн хэсэг дээр утасны дугаараа бичгээд тухайн бүртгэгдсэн асраамгалагч маань гарч ирэн за хамаарал гэсэн хэсэг дээр одоо тухайн хүүхдийн төрөл садангийг оруулаад төлөвийг идэвхжүүлж өгөн хадгалснаар утасны дугаараараа гар утасны аппликейшнд нэвтрэн орох боломжтой.